Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатарт авилгатай тэмцэх газраас эрэг хуулийн тусгай ангийн 22-ийн 1-3-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай авилгатай тэмцэх газраас мэдээлж байна. Шалгасан шалтгаан нь тэрээр томилтын зарлалыг хэрхэн яаж зарцуулсан эсэхтэй холбоотой болон салбарын яамд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж холбогдох мэрэгчлэтнүүд болон хүн ажилд авсан гэдэг асуудалтай холбоотой юм. Өчигдөр иргэний зориг ногоон намын гишүүдийн зүгээс авилгатай тэмцэх газрын гадаа мэдээлэл хийсэн. Ингэхдээ COP17-д зарцуулах төсвөөс 2 орчим тэрбум төгрөгийг томилтын мөнгөндөө зарцуулсан гэдэг мэдээллийг хүргэсэн. Энэ асуудлыг нягтлан эргэж харъя. Улсын төсөвд тасарсан цаг үе хүнд байх үед COP-д 300 гаруй тэрбум төгрөгийн төсвийг тавьсан бөгөөд энэ мөнгийг юунд зарцуулах тухайд салбарын сайд дараах мэдээллийг өгч байна. Одоо тэр нөгөө аюулгүй байдлын болон бусад нөгөө техник хангамж одоо нэвтрэх орж гарахад одоо нөгөө камер хяналтын систем энэ төр те аюу нүүбийн стандартууд байдаг. Тоног төхөөрөмж хот руу шилжүүлсэн гэх мэт шалтгааныг хэлсэн хэдий ч томилтын зарлалтаа 2 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан тухайд тэрээр хэвлэлд өмнө нь мэдээлж байгаагүй юм. За ингээд иргэний зориг ногоон намын мэдээллийг үндэс болгон холбогдох сайтын мэдээллийг шүүж үзвээс бидний олж илрүүлсэн энэхүү хоёр тушаал дээр нэг дээр 1.4 тэрбум, нөгөөх дээр нь 500 орчим сая төгрөгийн томилтын зарлалыг гаргахаар төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан байгааг та эндээс харж болно. Тушаалд дурдсныг харвал албан томилтоор ажиллахад Бразил улсад 685, Панама улсад 312, Кен улсад 378 сая, нийт 1.4 тэрбум, Сингапур улсад 53 сая, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар улсад ажиллахад 499 сая, нийт 552 сая төгрөг буюу нийлбэр дүнгээр нь харвал 1.9 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ хэмжээний мөнгийг их усүрийг нь хаанаас гаргасан бэ гэдгийг анхаарал татна. Салбарын яамны газрын дороотол цөлжилтийг бууруулах хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг санхүү хөрөнгө оруулалтын газрын хэлцээнд даваа сүрэнд зөвшөөрсгөө гэдэг ийм тушаал гарсан байгаа юм. За энд харж байгаачлан хичнээн хүн хэд хоногийн туршид хэрхэн яаж явах тухай зардлуудыг тусгасан байгааг та эндээс харах боломжтой. За мөн зарим томилт дээр явсан хүмүүсийнх нь нэр энд байж байгаа. Хамгийн сонирхолтой нь зарим томилтон дээр 30 орчим гэх мэт маш олон тооны хүнийг явуулаад за ингэхдээ бол 10 гаруй хоног ажилласан байгаа нь анхаарал татна. За эдгээр зарлуудыг задлж харах юм бол Америкийн нэгдсэн улсын тийзийн зардал 2 хүний ирж очих тийзийн зардал 27 сая төгрөг. Гэхдээ Бразил руу явсан нислэгийн зардал 30 хүнийх 375 сая төгрөг гэх мэтээр маш анхаарал татгаар байгаа юм. Гэхдээ энэ задрааг нь харах юм бол тухайлбал Бразил руу Америктэй ниссэн нислэгийн үнэтэй ойролцоо гэдэг ч юм уу яг үнийн задлаа дахиад анализ хийж үзэх шаардлагатай. За эдгээрийг бол үндсэндээ авилгатай тэмцэх газар шалгаж байгаа юм. Иргэний зориг ногоон намын зүгээс гишүүдийнх нь хэлж байгаа байр суурь бол өнгөрсөн хугацаанд намын дотоод санхүүжилт болоод үйл ажиллагаа нь тодорхойгүй хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэлтэй байгааг шалгуулахаар өгсөн гэдгээ илэрхийлсэн. За харин одоогийн байдлаар татвар төлөгчдийн мөнгө олон улсын өмнө Монгол улсын хүлээх үүрэгтэй болсон энэ цаг үед төсөвт тавигдсан мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа нь анхаарал татаж байгаа юм.